Минь төргийа. Төрөмчийн хуулийн этгээдийн хувьцааг нь нээлттэй худалдаад, хувьчлаад, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлагдах улсын хурлын тогтоолын төслийг өнөөдөр бүгдээрээ хилцэж байна. За засгийн газарт улсын хурлаасын тогтоолын төслийг гаргаж өгтөө 26 оны хаврын чуулганаар энэ доо бичигдсэн байгаа зүйл залтад байгаа ажлуудыг хийгээд ирээ гэд бол орж ирж байна. Тэр 26 оны хаврын чуулган гэрчүүд он гараал байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр амжих уу гэдэг ихний асуулт байгаа юм. Нийтийн өмчийн тухай хууль 2025 оны 6 сарын 24-нд өргөн баригдаад хэлц хэсэг нь шийдэгдсэн байгаа. Тэгэхээр нийтийн өмчийн тухай хууль одоо батлагдаад тэгээ тэрэн дээр байгаа утга агуулгаараа одоо энэ тогтоолын төслийн нийт бичигдсэн байгаа одоо яг одоо үйл хөдлөх хөрөнгө одоо яг хувьчлах зайлшгүй шаардлагатай юу гэдэг асуултанд нь хариулах ёстой шүү. Тэр эхлээд нийтийн өмчийн тухай хууль батлагдаж байж дараа нь засгийн газрын ажлаа хийгээд тэгээд орж ирнэ гэхээр 2026 оны хаврын чуулганд амжих уу? За эхний асуулт нь нэ. За дараа нь болохоор за ингээд үзэл баримтлалыг судлаад үзэхээр 2001, 2005, 2010, 15, 22 гэдэг нэг ойролцоогоор 5-7 жилийн давтамжтай ингээд улсын хурлаас засгийн газар руу тогтоол гард юм байна л да. Тэгээд хэрэгжилт нь түрүүн Бямцагт цайд бас үгэндээ ч хэлсэн 115 аж ахуй нэгжийг зүгээр тоогоор нь ярих юм бол давхарцсан тоогоор 115 юм байна. Хувьчлагдсан нь 38 юм байна. Тэгээд одоо хэрэгжилт нь 33% гэхээр мэдээж хамгийн түрүүнд л яагаад вэ гэж бодно шүү дээ, тийм ээ. Тэгээ уншихаар яагаад бичигдээгүй байна л да. Тэгэхээр хоёр дахь асуулт болохоор яагаад хэрэгжилт юм хангалтгүй байгаа юм бэ? Тэгэхээр өнөөдөр 2025 онд энэ чуулган хаахаас өмнө гарах улсын хурлын тогтоол хэрэгжинэ гэсэн баталгаа байна уу? За яг хөө тэгээд юу болсон бол гэд уншингууд яг энэ үзэл баримтлалын танилцуулга дээр болохоор хөтлийн цэм жохон төрийн өмчл хувьцаат компани хувьчилсан. Тэгээд тэр нь бүтлгүүцсэнд хувьцсан ба. 2015 онд хувьчилсан юм байна. Тэгсэн 2022 онд барилгатай тэмцэх газраас дүгнэлт гараад хууль өссөн байна гэд улсын хурал руу одоо шийдвэрийн төсөл явуулжээ 22 онд. Тэнд ингээ бичсэн байгаа нь одоо хүртэл улсын хурал дээр шийдвэрлэгдээгүй байна. 2024 оноос хойш одоо шинэ улсын хурлын гишүүд бүрэлдээд ингээ ажиллаж байна. Энэ талаар мэдээлэл бол орж ирээгүй. Тэгэхээр 2025 онд одоо энэ орж ирж байгаа компаниуд нь хувьчлагдлаа, дараа нь шүүхтэр очил гацаал тэгэл хизээч болохгүй асуудал ярьж байгаа юм шиг уншигдах юм. Тэгэхээр ер нь бол энэ 2001 оноос хойш хийгээгүй ажлуудаа хийгээд манай тогтоолын төсөл дээр бас бичсэн байна. Тэгэхээр бас яг найдвар байна уу. За 3 дугаарх нь болохоор бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх талаар бол орж ирээд нэг 5 компани бичсэн байна л да. Эрдэнэс Монголоос ахуулаад. Тэгээ бүтэц зохион байгуулалт гэдгийг би засаглалыг сайжруулах гэж ойлгох юм. Зөв ойлгож байна уу? Нэмэлт минут авчаад гүцээгээд асуулт асууж дараа. 1 минут, оюун гишүүн 1 минут. Энэ засаглалыг сайжруулахтай холбоотой энэ бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх гэж орж ирж байгаа 5 компаниг яагаад ингэж орж ирж байгаа юм болоо гэд судлаад үзэхээр та бас бичсэн байна л да. Засгийн газрын 24-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр дээр энэ төрийн өмчит компаниудын засаг хилтод байдлыг сайжруулад олон улсын менежментийн багаар удирдуулаа гэд бичсэн юм байна. Шинэ итгэл, эрс шинтгэл Монгол улсыг 26-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд бас олон улсын компанийн засаглалын зарчимд нийцүүлээ. Үр ашиг хариуцлагыг нэмэгдүүлээ гэсэн юм байна. Тэр яг энэ хоёр одоо том зорилт дунд хугацааны төлөвлөгөөнд оролцсон ажлын хүрээнд энэ 5 компанийг оруулж ирж гэн гэж харж байна. За яг нэрээр нь дурдах юм бол Эрдэнэс Монгол байна, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, мэдээлэл технологийн үндэсний парк. Тэгээ Автомпексийг сайн мэдэхгүй юм. Тэгэхээр яг засаглалыг сайжруулна, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөнө гэдэг нь яг яах юм? Ямар нэгэн тийм төлөвлөгөө өдөр байна уу? За 3 номер Бямцагт цайд. За уянга гишүүн асуусан асуултанд төгсгөлд нь баг өөрөө хариулчлаа. Тэгэхээр яагаад оруулж ирж байгаа юм бэ гэж улсын хурлаас энэ үндсэн чиглэлийг оруулж ирээ гэж 2024 оны 12-ны 12-ны өдөр 52 дугаар тогтоол батлаад их хурлд одоо оруулж ирж танилцуул энэ төрийн өмч компаниуд засаглалыг сайжруулах, хувьчлах, хувьцаат компани болгох, өөрчлөлт зохион байгуулах энэ бодлогоо оруулж ирж одоо үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу улсын хурал засгийн газар оруулж ирж байгаа. 1. Хоёрдугаарт Монгол улсын засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бас улсын хурал баталж өгсөн. Энэ дотор бас төрийн болон орон нутгийн өмч компаниудын засаглал ил тод байдлыг сайжруулж, олон улсын менежментийн багаар удирдуулж,
нээлттэй хувьцаат компани болго өөр ашиг баялагын тэгш хуваарлтыг нэмэгдүүл. За мөн төрийн бол орон нутгийн өмчийн удирдлага нэгдмэл байдлыг хангаж төрийн бол орон нутгийн өмч аж ахуйн нэгжийн улс төрөөс хараат тус нээлттэй ил тоо зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүл гээд их хурлаас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлаад өгсөн. За мөн сая одоо шинэ итгэл эрс шинэтгэл 2026-аас 30 оны хөгжил хүндэс чиглэлд сая та бас өөрөө хэллээ. Төрийн өмч компани засаглалыг олон улсын компани заслан зарчим нийцүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашиг хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн болоод орон нутгийн өмчийн харилцааны бүртгэл, мэдээлэл, ил тод байдал, хяналтыг сайжруул гэдэг заагаад өгсөн. Энэ хүрээнд одоо улсын их хурлаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүл засгийн газар энэ асуудлуудыг оруулж ирж байгаа. За 26 оны 3 дугаар улиралдаа багтаад энэ чи амжих юм уу гэсэн асуудал ярьсан. Тэгээд тогтоолдол бид нар бол 26 оны хаврын ээлж чуулганда багтаагаад их хурлаас баталж өгсөн тогтоол одоо энэ 33 болох юм уу, 50 болох юм уу, эсвэл 20 болох юм уу? Ингээд нэг тогтоол гарах бах. Энэ тогтоолыг хизээ хэрхэн яаж ямар арга хэлбэрээр, ямар зорилгоор, ямар үр дүнд хүрэхин тулд ямар ач холбогдол өгч ховчлох уу, хувьцаат компани болох уу, зарах уу, борлуулах уу гэдгээ жагсаалтаа яг ийм арга хэмжээ ингэж оруулж ирнэ гэдгээ засгийн газар их хурлд оруулж ирнэ. За их хурл танилцуулж их хурлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр 2026-аас 28 он хүртэл хугацаанд үе шаттайгаар одоо хувьцаат компани болгох, хувьцааг нь зарж борлуулах нээлттэй энэ ажлууд хийгднэ. Энэ ажлууд. За яг таны ярьсан одоо нийтийн өмчийн тухай хууль, компанийн засаглал үр ашиг ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай хууль гээд хоёр хуулийг улсын их хурлд өргөн барьцсан байгаа засгийн газраас. Энэ хоёр хуулийг одоо их хурл яаралтай батлаад өгчмөр байгаа. Батлаад өгчих юм бол одоо энэ хуулиндаа нийцүүлж яг энэ хуулинд одоо маш том өөрчлөлт орно. Энэ хуулиндаа нийцүүлж одоо бид бүхэн бас одоо энэ үндсэн чиглэлийг тийм үү төрийн өмчт хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд бииржээр одоо нээлттэй худалдах, хувьчлах энэ бодлогоо хэрэгжүүлнэ. Ингэж одоо хоорондоо ажил уялдана. За цаг хариулт хангалт хөөж байна. Оюугаа гişүн 1 минут. Тий, 3 өөр асуулт асуусан. Хариулт байхгүй учраас асуусан шүү. Нийтийн өмчийн тухай хууль баталсны дараа энэ тогтоолдор бичигдсэн 26 оны хаврын чуулганд өргөн барина гэсэн одоо хувьчлах эсхийг нь одоо судлаад оруулж ирээ гэсэн энэ ажил чинь хийгдэхээр харагдаж байгаа. Яа одоо юу вэ? Хууль нь одоо орж ирэхгүй юм чи хаврын чуулганаар батлагдаж таарна. Тэгэхээр яг нэг тийм реалистик байдлаар 2026 оны намрын чуулган ч юм уу тэгж оруулж ирэх бол саналыг бол гаргахаар юм байна. За тэгээд сүүлийнх нь асуудал болохоор засаглалыг сайжруулна гэдэг энэ бүх энэ засгийн газрын мөрөө хөтөлбөрөдөртөө танилцсан юм байна. Тийм учраас өгүүлбэрүүдийг энэ зүгээр ингээд дахиж хэлэхгүйгээр яг засаглалыг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг сайжруулахын тулд яг юу хийх гэж байгаа юм бэ? Тэрэндээ хариулт өгөөрэй. Гурван номер юмцгсаад. За нийтийн өмчийн тухай хуулийн анх дахь хууль энэ хуулийг бол засгийн газар их хурл өргөн барьсан. За энэ хуулийнхаа одоо үзэл баримталтаа нийцүүлж энэ одоо улсын хурлын тогтоол үндсэн чиглэлийг их хурл өргөн барьж байгаа. Тийм болохоор одоо үндсэндээ бол нийтийн өмчийн тухай хууль хурдан батлаад өгчвөл хэрвээ өөрчлөгдөх юм бол үнд нийцүүлээд бид нар бас хаврын чуулганаар оруулж ирэх тогтоолынхаа төслийг оруулаад ирнэ. Нийтийн өмчийн тухай хууль үндсэндээ энэ батлагдаад дараад нь эдийн жагсаалтаа тийм үү хэрхэн ямар арга хэлбэр гэдэг асуудал ярина шүү дээ. Тийм бол нийтийн өмчийн тухай хуулийн дараа бол хаврын чуулган гэдэг хойшлуулад оруулж ирэх бололцоотой уялдуулах. Засаглалыг сайжруулах гэдэг дээр үдээ тийм үү. Олон улсын аудит тийм аудит хийх хөндлөнгийн үнэлгээг нь хараат ус болгоно. За дээрэс нь тийм үү. Гадны гадны дотны менежмент оруулж ирэх. Мөн одоо бас энэ нийтийн төрийн өмч компаниудын ил тод байдлыг илүү хангах. Ийм одоо олон цогц арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ. Эдгээр арга хэмжээний үр дүнд үндсэндээ компанийн засаглал сайжирна гэж. 1 минут 3 номер. За тэр юу хөтлийн цайм шохоо хувьцаат компани одоо алдаад автагдчих юм биш байгаа гэж болгоомжилж байна бас зөвөө. Эхнээс л одоо засгийн газар өргөн бариад их хурл одоо батлахтаа ямар нэг одоо тийм үү хууль зөрчөөгүй хуудуутай биш тогтоол батлаа тэр нь одоо засгийн газар хэрэгжүүлэхдээ бас одоо хууль зөрчихгүй хуудуутай биш хэрэгжүүлээд явчих юм бол энэ өмч хөвчлөл одоо буцаад одоо шүүхтэр очиод 10 жилийн маргаан болохгүй. Тийм болохоор их хурлч хууль батлахдаа маш тодорхой бүгдэд одоо тэгш боломж олгосон нээлттэй ил тод хууль баталж өгөх
түүнийг хэрэгжүүлж байгаа засгийн газар ч гэсэн ямар нэг хуулийн зөрчил ашиг сонирхол авчруулахгүйгээр батлаад өгөх юм бол энэ хөтлийн цээмжийнхээ үйлдвэрлэлийн компани хувьчлал алдаа давтагдахгүй. Ийм алдаа бас олон гарч байгаагүй. Тийм болохоор аль болох хаана бүгдэд тэгш боломж олгосон нээлттэй ил тод хууль зөрчихгүй байхаа л барьчвал асуудал үүсэхгүй. За улсын хурлын гишүүн очрот